16 дугаар бүлэг. Эхлэн гэгэрэгчийн санаа бодол. Эхлэн гэгэрэгчийн санаа бодлого хөгжсөнийг таних. Та урд нь зөвхөн энэ амьдралдаа санаа тавьж, хойд насны тухай үгнээс өөр ойлголтгүй явсан. Одоо эсрэгээр эргэж хойд наснда санаа зовж, таны хувьд энэ амьдрал төдийл чухал биш болжээ. Энэ бол эхлэн гэгэрэгчийн санаа бодол хөгжиж буй хэрэг юм. Гэхдээ улам батжуулах шаардлагатай. Энэхүү санаа бодлоо улам хөгжүүлэхийг хичээ. Эхлэн гэгэрэгчийн тухай буруу ойлголтыг няцаах. Төөрөгдөл. Буддагийн аман айлдваруудад орчлонгийн альва сайн сайхан бүхнийг сэтгэлээсээ таягдан хаяг гэсэн байдаг. Гэтэл зарим хүн дээд төрөл, эд баялаг зэрэг сайн сайхан бүхэн бол орчлон гэсэн үг тул түүнд санаа тавих нь илүүц гэж боддог. Залруулга. Анхаарал хандуулбал зохих хоёр зүйл бий. Хитийн ба ойрын зориг. Нирваныг хүссэн хэн боловч одоогийн бие цогц мэтийн сайн сайханд энэ цаг үеэс санаа тавих хэрэгтэй. Энэ биеийг удаа дараалан олж байж л хитийн зорилгоо биелүүлнэ. Энэ бие эд баялаг, найз нөхөд бүрдсэн дээд төрөл орчлонтой хүлдэггүй юм. Цаад утгаараа бие цогцсон гэгэрлийн биежсэн төлөв, эд баялаг нь оршин тогтнох орон зай, харин ойр дотны хүмүүс бол гэгэрүүлэх үйл хэрэг нь өрнөх хүрээ болдог. Майдрын Судар аймгийн чимэгт үүнийг хэрэглэхэд бүрэн эдийн баялаг, хийнцэр гол шиг бие цогцос, хизээд нийлэмчэд ураг садан, хинч маргахгүй төрлийн дээд мөн хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь дээд төрлөөр эхний дөрвөн төгс чанарыг эзэмшнэ гэсэн үг. Мөн тэр бүхнээр гэгэрлийн биежсэн төлөвийг бүтээдэг гэж их зохиолуудад олон та дурджээ. Бүрэн төгс гэгэрхийн тулд ёс суртахуун, өгөөмөр чанар, тэсвэр зэрэг олон гайхамшигтай чанарт удаан суралцах шаардлага гарна. Тиймээс тэдгээрийн үндэс болсон бие цогц мэтийн дээд төрөлд анхаарал тавих учиртай. Тэр цагт хэтийн зорилгодоо хүрэх боломжтой. Энэ тухай бодисаттвагийн замналд хуйлрах давлгаа, хуйсгнах салхитай, хур аадар аянгийн цахилтай, хуурмаг орчлонгийн үнэн зовлонг, хүмүүн заяаныхаа хөлгөөрл гатлна гэж өгүүлжээ. Шантидева хүний биеийг олдог сайн заяанд тулгуурлаж нөхцөлдөн оршихуйн далайг гатлан төгс гэгэрэлд хүрнэ гэжээ. Харин үүнд олон амьдрал шаардагдана. Тиймээс энэ биеийг бүрдүүлдэг нөхцөл болсон ариун ёс суртахуун бол гэгэрлийн сургаалын амин сүнс юм. Сайн заяаны энэ биеийн шинж чанар хараахан төгс биш. Зарим нэг давуу талаа ашиглан сургаалд суралцаж болох ч ахиц муутай байдаг. Тиймээс шинж чанарыг нь төгөлдржүүлэх хэрэгтэй. Үүний тулд гизүүл мэтийн сахил сахихан хангалтгүй. Харин гэлэнгийн сахилыг төгс сахихыг л хичээ. Төөрөгдөл. Зарим хүн ёс суртахуун дагаж сайн төрөл олдгийн бол нэг өдрийн сахилаарч олно. Тэгэхээр төвөг ихтэй атлаа тус бахтай гэлэнгийн сахилаа яах вэ гэдэг. Нөгөө нь амжилан гэгэрэх сахилын зорилго нь архтын түвшинд хүрэх. Тэгэхээр 20 хүртлээр гэлэн сахил авах хэрэггүй. Гинэн сахилтай байсан ч архтын түвшинд хүрнэ. Тиймээс хэцүү бөгөөд хэрэг багтаа гэлэнгийн сахилаар яах вэ ч гэдэг. Залруулга. Ингэж ярьдаг хүнийг номлолын утга учирыг ойлгоогүй хоосон бурагч гэж үзэх хэрэгтэй. Доод сахилдаа тулгуурлан дээд сахилыг нь авч бүрэн төгс эзэмшээрэй. Эхлэн гэгэрэгчийн зам мөр буюу нийтлэг сургаалаар сэтгэлээ хөгжүүлэх бүлгийг өгүүлж дууслаа.